Есүс Христийн нэрээр та бүхнийг өрөөж байна. Та бүхэндээ уулзж байгаадаа би маш их баяртай байна. За тэгээ миний нэр бол Эрдэнэцэн Учир. Тэгээд хүмүүс хэлэхдээ бас бичихтэй их төрнөө үзэн. Тийм болохоор би Эрдэнэцэнд өрж биш. Миний ах бол Эрдэнэцэнд өрж гэж Бурхны алдар шуулганд ажилладаг пастор хүн байгаа. За би бол Эрдэнэцэн Учир гэдэг нэртэй тийм одоо илгэлт хийсэн тийм хүн байна. Тэгээд пастрын үйлчлэл хийж байгаа. За би ихнэр хоёр хүүхдийн хаанд ирсэн. Тэгээд магадгүй охин маань гарч мараад ишиг үзсэн гэж магадгүй. За ихнэр хүү хоёр маань энд таанд ирсэн байгаа. За одоогоор бид нар бол Солонгос улсад амьдарч байгаа. Тэгээд өмнө нь бол бид нар Оросын улбаны улсын мөрөөдөд жуулган тавилт хийгээд тэгээд тэнд сая энэ зам бид нар жуулганыхаа 10 жилийн बाद очиж оролцож тэгээд буцах замаараа тэгээд бас энд саадлаа. Тэгээ өнөөдөр бол би өөрийнхөө намайг гэдэг илгэлтэнд явуулсан Ариун ургац гэдэг нэртэй шуулганд очиж бүх хуваалцах байсан. Харин өчигдөр тэгээ одоо золоор юм уу, хөдлөөр юм уу отоо пастортай уулзаад тэгээ ятгасаар байгаа бүр мессеж бичүүлээд номлолыг цуцлуулж байгаа та нарт тэгээ бүх хуваалцахын боломжийг олголоо. Тэгээ би ч гэсэн бас яг энд байгаад маш их баяртай байна. Тэгээ ер нь миний очих дуртай, тэгээ байх дуртай газар бол яг ийм сүнс хөдөлж байгаа чуулган гэдэг юм аа. Тэгээ мэдээж чуулганууд дотор ариун сүнс ажиллаж байгаа үнэн. Гэхдээ тэр ариун сүнс бэлгүүдийн дагуу өөр таллаар бас үйлчилдэг. Тийм учраас яг энд үйлчилж байгаа тэр бэлгүүд, тэгээ энд үйлчилж байгаа тэр гайхамшигтай эзний өрөөл оршуу, тэгээ таалал би үнэхээр бас их таатай байна. Тэгээд та бүхэндээ бас өнөөдөр би нэгэн онцгой үгийг хуваалцахаар бодлоо. Тэгээд мэдээж юу зочид ирэхдээ чихэр жимс бэлоо авчирдаг байгаа. Тэгээд хүүхэд насндаа зочид ирээд чихэр жимс хуваалцаад бэлоо авчираад хуваалцахтай тийм зүйл дуртай байдаг. Гэхдээ нэг зүйлийг сайн ойлгоорой, юу гэвэл хэдийгээр зочид ирээд тэгээд бялуу өгөөд чихэр жимс хараагаад явж байгаа ч гэсэн бидний өдөр тутмын гэдэг лавшаа тэгээд атар талах бол бидний өсөлтөнд онцгой нөлөөлдөг. Тийм учраас би энэ газарт бас энэ жуулгыг өдөртөж тэргүүлж байгаа тэгээд пастор өдөржин баг тэгээд одоо үйлчлэлийн хүмүүс үнэхээр бас эсний нэрээр бас өрөөл байгаасаа гэж бас өрөөж байна. За миний таны итгэж байгаа бурхан бол альфа омега. Эхлэл ба төгсгөл. Тэр бол түүхийг эхлүүлсэн нэгэн цагт түүхийг дууссан. Төгсгөл рүү түүх үргэлжилсээр урагшилсаар нэг л өдөр төгсгөл гэдэг зүйлээр. Тэгээ өнөөдөр яг ингээд харах юм бол тэгээ олон хүмүүс энэ дэлхий дээр бүхэд амьдрах юм шиг амьдарч. Энэ дэлхий дээр тэ ор хоронтой болохыг хүсэж байна. Тэгээ унаа машинтай болохыг хүсэж байна, ажил эрхлэхийг хүсэж байна, бизнес эрхлэхийг хүсэж байна, тэгээ боловсралтай болохыг хүсэж байна, эд хөрөнгөтэй, эд баялагтай, алдар нэртэй, тэгээ бүх зүйлтэй болохыг хүсэж байна. Энэ буруу биш ээ. Энэ бол зөв. Ялангуяа Монголын Христэд итгэгчдийн хувьд яг энэ цаг үед илүү өндөрлөг рүү гарах, тэгээ илүү их амжилтыг болох. Бас яг одоо хүмүүсийн ярьж байгаагаар яг энэ улс төр эдийн засаг нөгөө боловсрал бүх өндөрлгүүд рүү гарах тэгээ 7 өндөрлөг гэж ярьдаг. Тэр өндөрлгүүд рүү соёл урлаг, хэвлэл мэдээлэлтэй гарах тийм цаг үе ирсэн байна. Яг тэгвэл 90 оноос эхлээд сайн мэдээ тууглах тэр цагаас эхлээд Христэд итгэгчдэд нэг нэр дарагдчихсэн. Тэрний үе бол ядуучууд гэж цоолдог юм аа. Харин одоо бол тийм цаг үе биш болж байгаа, өөр болж байгаа. Тийм учраас энэ үедээ амжилтын төлөө орил руу гарахын төлөө явах нь зүйтэй. Энийг бол би үгүйсэхгүй. Гэхдээ энэ бол бидний хүргэцэг биш байна. Бидний хүргэцэг бол өөр. Харин бидний саяны яг ярьсан нэрийн дундсан тэр зүйлс бол бидний хүргэцэг рүү явахад бидэнтэй уялдах зүйлсүүд байна. Зарим нь бол хилдэгтэй дагалдах зүйл гэж. Тийм ээ, эзэн биднийг бол ямар ч нөхцөл байдал дотор өндөрлөг рүү гаргах бол. Энэ бол хацаагүй. Харин би яг юуг тантай хуваалцмаар байгаагүй л
төгсгөл ирнэ. Төгсгөл ирэхэд бүх зүйл устдаж өгөх бол. Харин төгсгөлд ганц л зүйл үлдэх ёстой. Тэр юу гэвэл хүний аврагдсан сүнс үлдэх ёстой. Тийм ч учраас эзэн юу гэж хэлсэн байг бол надаас гой би үндэстнүүдийг өв болгон өгье гэж хэлсэн. Ах дүү. Бид өв. Тэгээ бид өөрсдөө эзэмших зүйлстэй байхыг хүсэж байна. Харин энэ бол every nation. Амен. Үндэстэн. Би тийм олон газарт очиж үзээгүй л дээ. Гэхдээ яг одоо эсний нэрээр яг сайн мэдээгээр бол 12 3 улс үндэстэнд очсон байна. Тэгээ тэнд байгаа сүнж болгоомжтой харилцаа холбогдох. Тэгээ би яг тэгж явахдаа тэ баригдсан барилга тэ ингээл одоо тэ байгаль орчин юу гэдэг хүний нүдэнд харагдах сайхан болгоныг хараад ваа. Киргизд явж ирсэн. Юу Тажикстанд явж ирсэн чинь тэ маш том ордныг үзсэн. Маш том. Тэнд бол олон улсын том зөвлөгөөнүүд болдог. Тажикстан бол тийм баян улс биш л дээ. Гэхдээ бас газрын баялаг ихтэй учраас тэдтэй алт чулуу эрдэнсийг өгдөг баг. Тэгээд тэр барилгыг бол хүн дотор нь ороод бүр ангаа. Нэг нь болохоор нэг танхим нь болохоор энэ танхимыг баг ингээд 5 6 он бол Мартин танхим болохгүй модон танхим. Бүгдийг нь модоор хийсэн. Нөгөө зайсангийн нөгөө залбирлын өргөө шиг тиймэрхүү маягийн. Гэхдээ хүн ороод нэг танхимд нь оронгууд алтан танхим. Олон улсын өдөртөгчнөр тэр нөгөө нэг ерөнхийлөгчнөр ирж зөвлөгөө хийдэг. Тааз маацын тэр чигээр нь алтаар өнгөрч маш том танхим байна. За тэгээ чулуун танхим, тэгээ шилэн танхим. Иймэрхүү зүйлүүдийг хараад ангааж тэ ингэж зогсож байгаа. Эргээгээд яг үн цэнтэй зүйлсийн талаар бодоход ямар ч үнцэнгүй болт юм бол. Харин эзэн тэ өөрийнхөө сүнсээр хөтлөх тэр үед хамгийн үн цэнтэй боловч хамгийн үн цэнгүй болгож харагдаж байгаа ганц зүйл нь хүн байна. Өөрийнхөө дүр төрхөөр бүтээсэн Бурхан хүнийг. Тийм үндэстнүүд хоорондоо ялгаатай ч гэсэн эзний дүр төрхийг агуулж байгаагаараа маш үнцэнтэй. Харин муу нэгэн бол тэрийг ямар ч үнцэнгүй нэгэн болгохыг тэр зорж байна. Бүр алж устгаж өгүүлж тэр тамийн галч ятаахыг тэр зорж байна. Харин эзний нэрээр дуудагдсан эрсний арч түмэн тэр үнцнийг эргүүлэн бий болгож тэр эзний өмнө үндэстнүүдийг авчирхаар дуудагдсан байна. Хэрвээ чуул үндэстнүүдийн төлөө хараа зориггүй бол чуул биш байна. Төгсгөлийн цаг яг одоо байна. Бис Бурхан түүхийг эхлүүлсэн нэгэн цагт төгсөх бол. Тэр эхлэлийг тавьсан нэг л өдөр төгсөх бол. Тэгээ төгсгөлийн яг энэ цаг үе. За би хоёр ишлээс та бүхэнтэй хамт хуваалцсан. Гэхдээ бидний аягүй сайн мэддэг ишлэл. Бид нар бараг цээжрээ мэднэ. За нэг нь болохоор Матай 28:19-20. За юу гэж яддаг вэ? Энэ бол юу вэ? Агуу захирамж. Агуу захирамжлаар юу гэсэн бэ? Есүс тэдэнд ойртон ирээд иймээс яв бүх үндэстнийг дагалдагч болох. Эцэг хүү ариун сүнсний нэрээр тэдэнд баптизм өгдөг. Миний танарч тушаасан бүгдийг сахин биелүүлэхийг тэдэнд харагтун эсвэл үзэгтэн харагтун. Энэ үеийн төгсгөл хүртэл би танартай хамт байх болно. Энэ бол агуу захирамж. Бас өөр нэг ишлэл өгсөн юу гэхээр хаанчлалын энэхүү сайн мэдээ дэлхийд даяар тунхаглагдаж бүх үндэстэнд гэрчлэл болно. Тэгэхэд л төгсгөл ирнэ. Та эндээс яг юуг нь онцолж харж байна? Төгсгөл. Төгсгөлийн тухай хэлсэн болохоор амар шийдвэртэй байна. Тийм ээ. Яг эндээс харах юм бол үеийн төгсгөл хүртэл гэж. Төгсгөл ирнэ. Тэгэхэд л төгсгөл ирнэ гэж. Яагаад? Үндэстнүүдэд сайн мэдээ тунхаглагдсны дараа. Монгол үндэстэн сайн мэдээ тунхаглагдсан болов? Та юу гэж бодож байна?
Монголчууд сайн мэдээг за 90 онд монголчуудад сайн мэдээ орж ирсэн гэж. За тэрний дараахнаар тэ 10-40 цорхоо гэж ярьдаг байсан санаж мэдчихэж байгаа тийм. Тэр бол сонсоогүй үндэстнүүдийн талаар ярьдаг. Тэр 10-40 цорхоод зарим тохиолдолд монголчуудыг оруулж байгаа, заримд нь оруулахгүй байна. Яагаад гэхээр тийм 10 жилийн дотор Монгол чуулганд Монгол үндэстэнд сайн мэдээ тунхаглагдсан гэж зарим нь үзэж байгаа. Тэгээ Библийг бүтэн Библийг хэл дээр орчуулчихсан, сүм чуулганууд нь нутгийн өдөртөгчдийг бий болгочихсан гэх мэтчлэн шинж тэмдгүүдээр ярьж байгаа. Гэхдээ нөгөө нэг зүйл нь болохоор юу гэхээр хүн амынхаа 2 хувьд хүрээгүй байгаа учраас тэр сонсоогүй үндэстэнд хүн амынхаа 2 хувьд нь хүрээгүй үндэстнийг оруулдаг учраас Монгол заримдаа орохгүй байна. Гэхдээ яг энэ цаг үед дэлхийн илгээлт Монголыг илгээлтийн талбар биш, илгээлтэнд хамтрагчд гэж тунхаглажсэн байна. Бид сайн мэдээний төлөө маш чухал хариуцлагатай харагдана. 3 зүйл дээр би үндэслээд энийг хэлж байна. Эхнийх нь болохоор бид гарал угсаанаас. Өөрөлд бид нар ямар гарал угсаастай вэ? За нүүдэлчин гарал угсаа. Нүүдэлчин гарал угсаа ахын соёл маань бидний нөгөө нэг бидний хувь тавиланд өгөгдсөн тэр онцгой зүйл бид үндэстнүүдэд хүрэх хувь тавилантай болчихж байна. Нүүдэлчин гарал угсаа ахын соёл. Эхнийх нь. Дараагийнх нь болохоор юу гэж бодож байна? Бид Азийн зээжээр мэтгэлсэн гэж байна. Бид жилийн 4 үлрэлт бид энийг юу гэж хэлдэг вэ гэхээр эрс тис урамсгалтай. Эннээс шалтгаалаад бидэнд ганц онцгой хэв шинж байгаа. Тэр юу вэ? Насан зохицох чадвар. Насан зохицох чадвар. Харин нүүдэлчин гарал угсаа насан зохицох чадвар чинь уялдаатай байгаа. Тэгээд тэр ямар уялдаа вэ гэхээр Монгол хүнд болохоор нэг ерөөсөө нэг юм юм байна. Хин нэгний Facebook хаяг юм уу, утас шүрмэстэй эсвэл хин нэгэн хүний сураг чимээ гаргачих юм бол би тийш яваа. Монгол улсад амьдрах сонирхолтой хүмүүсийн тоо өнөөдөр маш цөөхөн болсон. Итгэгчд нь илгээлтэнд явнаа гэж ярьдаг. Итгэл ирээгүй байгаа хүмүүс нь гадаадд очиж амьдрнаа. Тэгээд тэнд бол тэр одоо ямар нэгэн тооцоо хийх, тэр улсад очивол ямар байр савнд амьдрах, хин хүлээж авах тэр бол нэг чухал биш. Хин нэгний хаяг эсвэл утас байх юм бол тэгээд тавьдаг. Өнөөдөр би нэг бүр нэг тийм бодтой жишээ ярьж байгаа. Манайд нэг хүн ирсэн. Яг би бол таниад байгаа. Гэхдээ тийм амар дотн сайн таньдгүй. Тэгээ хүрээд ирсэн. Тэгээд найзындаа ирсэн чинь найзынд нь хүн байхгүй танаад ирээ. Тэгээд танаад хоног. Тэгээ яг би тэгэл танилын нүүр халуун гэж тэгээд ингээд нөгөө чинь үлээж аваад тэгэл юм яриа сайхан суулаа. Тэг хүний нутгаар амьдарч байгаа хүн чинь бас хин нэгэн тэг хурж ирээд юм яриад ингээд сонирхолтой шүү дээ. Тэгэл нөгөө чинь нэлээд том ихтэй нөхөрдөө хуцсанараа танилцсан ингээд үлцэн сайхан ингээд сууж байгаа байхгүй юу? Солонгост бол тэг зээс үзэх бол тийм зүг биш л дээ. Тэг Монгол хүний хувьд тэгээс Бис манай ихнэр өөрөө ажиллаа тараад ороод ирлээ. Нөгөө зочин чинь нэгээд сайн сууч. Ихнэр орж ирээ танихгүй хүн сууч юу юм бол яг би бас ингээд тэгээ дохой цангаар юм ингээд урьдчилаад мэддэгдэж шүү дээ. Манай хүн ирсэн байгаа юм. Бисэн чи нөгөөх нь ингэж хэлсэн. Ихнэр ингээд хараад яасан. Гэлдэг чи нөгөө. Яс таньдаг зэрэг. Манай хүртээ гэсэн чи Facebook хичээл найзах байсан. Тэгээд болоо. Facebook-ийн найз болоод тэгээд таньдаг зэрэг хүлээж авахаас байна. Иймэрхүү хэв шинжүүд байгаа. Энийг эзэн ашиглахыг хүсэж байна. Нөгөө нэг зүйл нь болохоор түүхийн замнал. Бид нүүдэлчин гарал угсаа ах ус соёлтой, эрс тис суурамсгалаас болоод дасан зохицох чадвартай түүхэн замналаасаа болоод бидний тэг өвгдээцийн оцсон газар нутгуудад сайн мэдээний хэрэгцээ байгаа. Тийм үү? Тийм үстэй. Яг тэг одоо бидний өвгдээцийн байлдан дагуулсан тэр газар нутгууд чи өнөөдөр сайн мэдээний хэрэгцээтэй тийм газар нутгууд байгаа. Тиймээс бидний эзэн яг энэ учир шалтгааны улмаас тэг
өөртөө ашиглахыг хүсэж чуулганыг үндэсний төлөө зоглох ёстой. Үндэсний төлөө хараа зоглохтой байх ёстой чуулган. Тэгээд тэрний төлөө аливаа бодол санааг хийх ёстой. За яагаад төгсгөлийн цаг үе гэж байгаа юм бэ? Яагаад төгсгөлийн цаг үе? Тэгээд би та нарт нэг мэдээлэл өгье. Дөрвөн зүйлээс шалтгаалаад яг одоо төгсгөлийн цаг үе байна гэдгийг хэлж байгаа. За эхнийх нь даяарчлал буюу эдийн засгийн нэгдсэн бодлого. Энийг төгсгөлийн дөрвөн шинж тэмдгийн эхнийх нь гэж. Евро гэж гарч ирсэн. Тэгээд дэлхийн эдийн засгийг даяарчлалд оруулаад нэг болгоно гэж байгаа. Энүүгээрээ юу гэж байгаа вэ гэхээр Бурхны тэр засаглалаас дээгүүр хэрэг мэдлийг бий болгох гэж байна. Энэ нь эргээгээд Христийн тэр судлаачдын хувьд антихристизм гэдэг дүгнэлтийг бий болгож байна. Бурхны хүч эрх мэдлээс өөр тогтолцоо бий болгох гэж оролдож байна гэж. Дараагийнх нь технологийн дэвшил буюу цахим ертөнцийн. Өөрөөр тиймээ энийг аж үйлдвэрийн дөрөв дэх урсгал гэж ярьж байгаа. Энэ нь Бурхны бүтээлийн Бурхны тэр бүтээгчээс илүү бид бүтээлийг бий болгоно гэсэн тийм зүйл юм. Аль хэзээ хүнийг үйлдвэрлэсэн шүү дээ, тийм ээ. Хүн одоо хүний гараар бүтсэн хүн одоо би иргэн шилтэй болмоор байна гэж хүсэл явуулж байгаа байхгүй. Энэ чинь эргээгээд нэг бүтээгчээс бид илүү юмаа гэдэг тийм онцгой шинжийг бий болгож байна. Саяхан одоо аж үйлдвэрийн шинжилэл, хувьсгалтай ингээл технологийн шинжилэл бөө юм болж байсан хонь үйлдвэрлэх чинь одоо болохоор хүн үйлдвэрлэлтэй тавьсан. Нөгөөт нь би иргэн шилтэй болмоор байна гэж. Нэгдсэн нэг бодлого эдийн засгаар бид Бурханаас дээгүүр хэрэг мэдлийг бий болгоно гэж. Нөгөөт нь болохоор бүтээгч Бурханаас илүү бидний оюун ухаанд хүрсэн гэдгийг гаргаж ирэх гэж. Энэ бол хоёулаа антихристизм байна. Нөгөө нэг зүйл нь болохоор Исламын үр нөлөө. Бид терроризм гэж ярьж гисэн, тийм ээ? Тэгж ярьж гисэн. Одоо бол тэр яг энийг юу гэдэг нь жагааг бол Библиэл дээр байгаа хуурамч иш үзүүлэгчдээс дэлхийн ертөнцийг бүхэлд нь хамруулж нөлөө үзүүлсэн хуурамч иш үзүүлэгч байхгүй байна. Мухаммедс. Ойлгомжтой миний ярьж байгаа. Тэгэхээр Исламын үр нөлөө чинь өөрөө антихристизм гэж. Хамгийн ихээр хинтээ тулж, Христ итгэлтэй тулж, хэнийг авчиж, Христ итгэлийг авчиж. Энэ чинь төгсгөлийн цаг үеийн шинж тэмдгийг бий болгочихжээ гэж судлаачид өмнө гаргасан байна. Мухаммед бол хуурамч иш үзүүлэгч. Түүний үр нөлөө яг одоо дэлхийг хамтж байна гэж. Дараагийнх нь зүйл нөгөө хайртай холбоотой зүйл. Үндэснүүдийн дайн дажин яг тэр шинж тэмдгүүд шүү дээ сайн ярьж байна. За хайртай холбоотой юу болж байна? Юу болж байна? Трас чинь ижил хүсдэг. Хүний дүр төрхийг Бурхнаар бүтээгдсэн тэр дүр төрхийг өөрчилсөн. Анхнаасаа байх ёстой тэр гэр бүлийг хажуудуулж байгаа ийм нөхцөл гарч. Энэ бол зүгээр нэг хэсэг бүлэг хүмүүсийг биш одоо бүр хуулийн эрх, хүний эрх. Хүний эрх чинь яг яригдаад ирэхлээр Бурхны хуулиас дээгүүр гарч ирж байгаа. Тиймээс яах ёстой? Энийг бид антихристизм байна гэж үнэхээс байна. Энэ дөрвөн шинж тэмдэг төгсгөл одохгүй ирнэ гэдгийг тодорхойлж байна. Харин ямар үед төгсгөл ирнэ гэсэн бэлээ? Бүх хүндэстэн хаанчлалын сайн мэдээ тунгаглаж Христ гэрчлэгдэх тэр төгсгөл ирнэ гэж. Хэрвээ бид хийх ёстой сайн зүйлсээ хийхгүй бол муу зүйл газар авдаг. Христ чуулганыг сайн мэдээний төлөө дуудсан. Сайн мэдээг бид тунхаглахгүй бол саяны миний ярьсан тэр бузар муу зүйлс газар авсаар ах бол. Тэгэхээр чуулган хүчрхэлж ёстой. Чуулган эргээд яг үндсэн тэр хараа зориг бизнес ирсэн даалгавар харахаас өөр арга байхгүй. Энэ цаг үед бид бусдын авралын төлөө үйлчлэх хэрэгтэй.
Бидний амьдралын зорилго бол хүмүүсийг аврахад байгаа. Хүмүүсийг аврах. Олон хүмүүстэй Христэд итгээд амьдрал сайхан болно. Тэ би магадгүй бизнес эрхлээд амжилтанд хүрэн янз бүрийн бодол санаануудыг агуулад ирж байгаа байх. Тэ чуулганд хамрагдан найс нөхдөд болж гэдэг юм уу? Бүр зарим нэг залуучууд нь бол гэрлэлтийн бодол санаатаагаар ирж байгаа байхаа гэж би бодож. Харин эзэн Есүс Христ та биднийг дуудахтаа нэг онцгой зүйлийг л хэлсэн. Тэр юу вэ гэвэл Матай 4:19 дээр Есүс тэдэнд намайг даг. Би та нарыг хүмүүсийн загасчид болгоно. Та Христийг дагж байна. За би Христийг дагахаар шийдсээ би дагж байгаа гэж байгаа хүн байна уу? За гараа өрөхгүй байгаа хүмүүс нэж сонирхож байгаа юм. За би жоохон цаашаа яваад илүү жоохон тодорхой болох байхаа. Бид Христийг дагж байгаагийн зорилго нь юу юм бэ? Сайнтай болох уу? Зорилго нь юу юм бэ? Намайг даг, би та нарыг хүмүүсийн загасчид болгоё. Хүнийг дагалдуулагч нэгэн болоо. Христийн хайраар, Христийн үр нөлөөгөөр дагалдуулагч нэгэн бол. Хэрвээ та Христэд итгэжээ, таныг хэн нэгэн дагахгүй байгаа бол, та хэн нэгэнтэй Христийн талаар хуваалцахгүй байгаа бол, таны Христийг дагж байгаа тэр зорилго чинь буруу байна. Харин зорилгоо зөв болгоо. Тэр зорилгоо зөв болгоод Христийг дагах үед та жинхэнэ хаанчлалын үн цэнийг мэдэх болно. Хаанчлал өөрөө тэр эргээгээд таны тэр ёроол дотор байх болно. Хүмүүс олон тэр гайхамшигтай сайхан ёроолуудыг хүсэмжилдэг. Сайн зүйлс бий болоосаа гэж боддог. Гэхдээ энэ нь сайн мэдээтэй нэг холбоотой байдаг. Паул энийг тунхагласан байна. Би удахгүй юм шиг. За би дахиад асууя. Та Христийн дагагч мөн үү? Та үнэхээр Христийг дагахаар шийдсэн үү? Тийм бол Христ таныг хүмүүсийн загасчин болгохын тулд дуудсан. Энэ бол дагалдагчийн амьдралын үндсэн зорилго. Энд хаанчлалын сайн мэдээг та хуваалцах юм байх ёстой. Хаанчлалын сайн мэдээг хуваалцах. Христийн сайн мэдээг алхам бүртээ хэн нэгэнтэй хуваалцах бэлэн байх ёстой. Монголын сүм чуулганууд тэг Монгол Христ итгэл яагаад өсөж хөгжихгүй байх? Та юу гэж бодож байна? Бид хэн нэгэнд сайн мэдээ тараахаас ичдэг эсвэл айдаг. Энэнд баг. За би сайн мэдээтэй холбоотой өөр хоёр ишлэгийг уншина. Тэгэнгүүт яг миний ярих гээд байгаа зүйл маш тодорхой болно. Хоёрдугаар Тимотийн, Тимотиг залуу байхад нь Паул ингэж яасан баг, ятгсан баг. Хоёрдугаар Тимот 1:11-ээс 12 дугаар ишлэлээр үүний төлөө би тунхаглагч, илч багшаар томилогдсон юм. Энэхүү шалтгааны улмаас би мөн зовдогч ичдэггүй. Учир нь би хэнд итгэснээ мэддэг. Тэр надад хариуцуулснаа тэрхүү өдрийг хүртэл хамгаалах хүчтэй гэдэгт би итгэж байна гэж. Паулын үтсэн энэ үчил дотор би сайн мэдээнээс ичдэгвэ гэж. Би сайн мэдээнээс ичдэг. Ичхүр айдас бол итгэлийн дайсан. Хүн ичснээсээ болоод сайн мэдээ тараад байгаа. Өнөөдөр тийм ээ Христийн сайн мэдээнд хамгийн том саад учруулж байгаа зүйл бол ичхүр. Ичхүр. Хүн ичж байгаа учраас. За ямар тохиолдолд хүн ичхүртэйгээр амьдардаг вэ? Ялангуяа Христэд итгэгчид. Юу гэж бодож байна? Хоёр шалтгаан байна. Нэг ихнийх нь хэнд итгэснээ мэддэггүй. Паул гэж хэлсэн баг. Юу гэж хэлсэн бэ? Би сайн мэдээнээс ичихгүй. Яагаад гэвэл би хэнд итгэснээ мэднэ. Тэнгэр газрыг бүтээсэн цорын ганц амьд бурхан би итгэдэг. Тэр намайг хайрсан учраас цорын ганц хайртай хүүгээ нэлхэр үлгээж миний гим нүгэл алдаа зөрчлийн төлөө загалмай дээр өгүүлж тэр цомтолж харин тэр хүү миний өмнөөс бочлогдсон боловч ариун сүнсний хүчээр амьдсан гэдэгт би итгэдэг. Өнөөдөр би энэхүү сайн мэдээний улмаас үндэстнүүдийн төлөө дуудлагатай энэхүү сайн мэдээний улмаас би төгсгөлийн цаг үе хүртэл
төвчээртэйгээр урагшлах болно гэдэгтээ би итгэдэг. Ахтунараа бид цорын агуу гэж бурханд итгэдэг. Бид хинээс айх ёстой. Бид хинээс ичих ёстой. Хиний ч өмнө зогсоод бид ариун сүнсний галаар гэм нүгэл алдаад ирчдгийг илчлэх ёстой. Энэ бол бидний хувьд авил. Бүү ич. Өөр ичих шалтгаан байгаа. Тэр бол гимшээгүй гэм нүгэл байгаа учраас. Гимт хүн их гэлбэлцдэг гэдэг. Тийм ээ? Библи юу гэж хэлсэн бэ? Гимтэй хүн мөрдөж мөшгөөгүй багт л зугатаагаад байдаг. Тийм биз дээ. Харин зөвхт хүн юу гэсэн? Арслан мэд зөрөгтэй. Арслан мэд зөрөгтэй. Та бол амьд бурхны хүүд итгэсэн. Тэр хүүгийн загалмайн үхэл амьдлалтаар дамжуулан таны бүх гэм нүгэл уучлагдсан. Тиймээс гимссэн бол та гмийн муруудлагыг бүү буруутгал энэ танд байх учиргүй. Энэ танд байх учиргүй. За буруутгалын талаар цаг багаж ирсэн би 3 зүйлийг маш хурдан хэлээд өгч байна. Тэг хэрвээ таны мэс чанар таныг буруутгаж байгаа бол мэс чанар чинь гарцыг хайдаг. Харин гим нүглээс болж тэг муу нэгнээс буруутгал ирж байгаа бол танд төгсгөл ирсэн гэж тохиогд. Чи бүтэлгүй, чи гим нүгэлтэй, чи алдаа зурчилтэй, чамд ямар ч найдвар байхгүй. Дуусаа гэж байгаа бол энэ буруутгал муу нэгнээс ирж байгаа. Харин та ойлгоод би энийг буруу байна. Би эндээс яаж гарах вэ гэж байгаа бол таны мэс чанар, таны итгэл таныг ятгах чана. Харин бурхнаас ирж байгаа буруутгал бол тийм ээ чи буруутай гэхдээ би чамайг уучлсан, чамд боломж байгаа. Чи эргээд бос, чи урагшил, би чамтай алхах болно гэж байгаа бол энэ бурхнаас ирж байгаа буруутгал. Энэ 3 төрлийн буруутгал хүнд ирдэг. Та ялгаж салгаарай. Эзэн танд биеэ хянан цагаар сүнсийг өгсөө. Амен. Тиймээс сайн мэдээнээс бүх цаг үед хаанчлалын сайн мэдээг тунхаглах бэлэн байна. За би дараа нь одоо сайн мэдээтэй холбоотой дараагийнхаа ишлэгийг уншаад 2 зүйлийг хэлж өгөө дууслаа. Юу гэвэл бас Коринт хотынд Паул ингэж бичсэн байна. Учир нь надад энэ алт тохиогдсон тул би сайн мэдээг тунхагласнараа сайхлах юм алгаа. Учир нь би сайн мэдээг эс тунхаглахаас золгүй. Би үүнийг хүслээрээ хийвэл шагнал ирнэ. Хүслийн минь эсрэг байлаач нэрвийн үүрэг надад өгөгдсөн гэж. За Паул энэ дээр эхлээд Паул юу гэж тунхагласан бэ гэвэл би сайн мэдээнээс ичихгүй. Тэ өмнөний төлөө би зовдог, би хэцүү байдаг, гэхдээ би ичихгүй. Яг гэвэл би хүнд итгэснээ мэднэ гэж. Харин энэ хэсгээр болохоор юу гэсэн бэ гэвэл би сайн мэдээг тунхаглахаар дуудагдсан яг хүн байна. Хэрвээ энийг хийхгүй бол надад золгүй гэж. Хүмүүс яагаад зовж шаналаад байгаагаа тэг Христэд итгэгчид яагаад хэцүү байгаагаа ойлгодог. Яагаад гэвэл тэд сайн мэдээг хуваалцахгүй байгаа учраас тэдний сэтгэл зүрхэнд эзэн байгаа үгүй мэдрэхээ билж байна. Тэг Паул яг энэ зүйлийг хэлсэн байна. Би сайн мэдээг тараахгүй бол тунхаглахгүй бол энэ надад золгүй гэж. Харин энийг би сайн дураараа хийвэл надад шагнал өгөгднө гэж. Би дахиад нэг таны гарыг хөргөлмөр санаж байна. Гэхдээ яг нь энийг та дотроо шийдээрэй. Би нэг асуулт тавина. Юу гэвэл танд золгүй явдлууд, тэгээ зовлон бэрхшээлүүд учраад байгаасаа гэж бодож гин үү? Эсвэл Тэнгэрийн эзнээс шагнал өгдөөсэй гэж бодож байна. Шагнагдаж амьдрмаар байна уу, зовж амьдрмаар байна? Тэгвэл сайн мэдээ та. Библи яг ингэж хэлсэн. Энэ харалтаа би дахиад унших уу? Сайн мэдээг тунхагласнараа сайрах юм байна. За, Паул ингэж. Би сайн мэдээг эс тунхаглаваас тэг ярихгүй болов гэж байгаа шүү дээ. Золгүй. Зовлон мэрэгшэл өгднөө гэдэг 4 оны орчуулгад дээр бичигдсэн байна. Үүнийг хүслээрээ хийвэл одоо сайн дураараа би хийх юм бол шагнал өгднөө. Баяр хөөр байх болно, тайвшрал байх болно, урам зориг байх болно. Тэ энэ бол биднийг галт цогтой байлгах онцгой зүйл байхгүй. Тиймээс эзэн өөрөө хэлсэн. Юу гэж хэлсэн бэ гэвэл та нар ариун сүнс та нар дээр ирэхтэр үед хүчийг олгоно. Тэгээд Юдэ Иерусалим санаар тэр байтугай дэлхийн хязгаар хүртэл намайг гэрчлэгчд болох бол. Ариун сүнсний хүч юуны төлөө өгсөн? Ариун сүнсний хүч өгдөнгөт хүмүүс юу гэж боддог вэ гэвэл хааста магтаал өөр болно. Хааста баяр өөр дүүрэх болно.
бэлгээс бол ундрах болно гэж боддог. Харин ариун сүнсний өгсөн ганц зүйл бол тэр дээрээс ирэх хүч бол сайн мэдээний төлөө. Христийг гэрчлэхийн төлөө. Бид Христэд итгэдэг, Христийг дагахынхаа хувьд хүмүүсийн хасаж хаанчлалын сайн мэдээг тунхаглах яг тэр үед л бид өөрсдийнхөө үнцнийг мэдрэх болно, бид хаанчлалын үнцнийг мэдэх болно, бид чуулганы үнцнийг мэдэх болно. Сайн мэдээгүйгээр бид үндэснүүдэд хүрэхгүй, сайн мэдээгүйгээр бид дэлхийн хязгаар хүртэл явах. Сайн мэдээгээр зэвсгэлцгээ явах таа. Амен. Сайн мэдээгээр үнэхээр зэвсгэл. Сайн мэдээ гэж юу юм бэ? Яг үнэндээ сайн мэдээ гэж юу юм? Намайг өөрчилсөн Христ. Намайг өөрчилсөн Христ. Энэ бол сайн мэдээ. Тийм ээ, би удамжинд өссөн. Магадгүй тийм. Хэн нэгдэг гэж. Би өвчтэй байсан. Христ намайг эдгэсэн. Тэгээ би нэг л алдаа зөрчилтэй байсан. Христ намайг өөрчилсөн. Тэгээ би өөдгөө, бузуур, эсвэл ядуу хүнд хэцүү амьдралаар амьдарч ирсэн. Гэхдээ Христ намайг өөрчилсөн. Энэ бол сайн мэдээ. Тэгээ би анх чуулганд ирэхдээ би 2 сар таягтай ирчихсэн. Миний баруун хөл нугдгүй байсан. Христэс миний төлөө залбирах үед би өвдөг дээрээ сөхөж суугаад би эзэн минь та намайг уучлаа. Миний амьдралыг аваач. Тийм ээ, би одоо бас 7 жилийн өмнө би хор давтар тусаад, эхний хор давтар тусаад Солонгост очсон. Яг тэр үед олон мянган хүмүүс миний төлөө залбирсан учраас эзэн намайг амьдралтай болгосон. Дахиад надад амь насыг өгсөн. Тэгээ би яг тэр үеэс эхлээд би улам илүүхээр үндэстнүүдийн төлөө зохилох зүрх сэтгэлтэй явсан. Христ миний амьдралд ийм зүйлийг хийсэн. Энэ бол сайн мэдээ. Энэ бол сайн мэдээ. Миний амьдралыг өөрчилсөн тэр Христ бол сайн мэдээ болоомаа. Энийг хэн нэгэнд хэлж ярихаасаа бүүж. Хэний ч өмнө очиод ярихад бэлэн байна. Амен. Эзэн энийг л хүсэж. Үүний төлөө Христ биднийг дагалдагч болгосон. Намайг даг. Би та нарыг хүмүүсийн загсаж болох. Дагалдагч нарт дуудлага өгсөн. Би өнөөдөр Христийн дагалдагчийн хувьд яг энийг л амьдралынхаа зорилго болгож. Эцсийн өдөр гарцаагүй ирнэ. Төгсгөл ирэх тэр үед үндэстэн бүрээс бүх овг аймагаас бүх хилтнээс эсний үн цуглаад мянган арга тоолохын аргагүйгээр цуглаад цагаан хувцс өмсөд гартаа далтан модны найз сургаад аврал бол бурханд бидний хурганд байдаг юм аа гэж хэлэх болно. Энэ агуу үйлсийн төлөө Монгол чуулганыг Монгол Христэд итгэж таныг эзэн ашиглахыг хүсэж байна. Яг энэ цаг үед эзэн дуудахдаа гэрвээ чи намайг дагж байгаа. Одоо амьдралынхаа зорилгыг зөв болгох. Чиний амьдралд энэ дэлхийн ертөнцийн яаж сүндэрлэж болно? Чи ямар ч агуу ирэх мэдлэлтэй, ямар ч агуу үдэ өндөрлөж гарсан гэж байна. Гэхдээ тэр бүх зүйл чинь Христийн сайн мэдээг тунхаглахын тулд, Христээр сайрахын тулд, Христийг гэрчлэхийн тулд гэдгийг та бүү мартаарай. Хэрвээ тэгж хэмээн та эзний дагалдагчийн амьдралаар амьдарч байгаа. Хэрвээ энэ зүйл байхгүй бол манайс тэрнээ норох болно. Ягаад гэвэл төгсөл байхгүй. Төгсөл бол гарцаагүй. Хэрэгтэй байгаа найзтай. Найзаа төгсөл бол гарцаагүй нэ. Энэ дэлхийд мөнгөд амьдрах юм шиг байна. Би яг тэгж бодож амьдарч байсан. Би бүрээдэд 8 жил өнгөрөөсөн. Яг тэр үедээ бол би дандаа залуу, дандаа эрүүл байх юм шиг бодож байсан. Тэг би яг энэ дэлхий дээр л мөнгөд амьдрах юм шиг тийм бодол санаатайгаар амьдарсан. Тэг миний өөрийгөө өмнөх үнэлэмж болохоор үйлчлэлээр үнэлсэн. Найс нөхдөд монжоо машинаа байраа юу гэдэг сүм чуулганаараа өөрийгөө үнэлсэн. Тэр бүхэн байгаа учраас миний амьдрал одоо учиртай байгаа юм шиг. Харин миний бие өдөр тэр үед үйлчлэлээ зогсоосон. Өөртөө бүгнийг бий өргөсөн. Хэсэг хугацаанд би бүр гэр бүлээсээ ч гэсэн хоолойтой болсон. Тэгээ хоёрдугаар байранд би 2 өрөө байр түрээсэлсэн нэг өрөөнд өсний өнгө шиг үд учраас нэг өрөөнд нь найзууд маань тэндээс янз бүрийн зүйлүүдийг оруулж ирж байгаа. Тэгээ нэг гоц дэвсэд идчихсэн. Тэгээ би үйл амьдралын цаг дээр 6 сар амьдсан баг. Заримдаа итгэл маш их төрнө. Итгэл төрөх үедээ нөгөө сэтгэл минь эзнийг магтааж өдөр сая дуулж байгаа. Тэр ишлэгийг байна. Тэгээ би юу гэдэг вэ гэхээр элэг минь чи юунд өвдөн вэ? Эзнийг магтна дуулаач.
Харин хүн болсон учраас эргэлзээ төрөх тэр үед болохоор эзэн та үнэхээр хаана байна? Тэгээ миний нөгөө эзэн бол эдгээрч, эзэн бол гайхамшигыг үйлдэгч, эзэн бол агуу тэгж тунхаглаж ирсэн тунхаглаад бүгд хоосон юм шиг. Эзэн холдоод явсан юм шиг. Тэгээ би нэг өдөр эзнээс асуусан. Эзэн минь. Би яг хин юм бэ? Олон хүмүүс надад хэлсэн. Чи өрөөд рүү яваа залуу насаа тэнд өнгөрөөс. Би 27 доо яваад тэгээ 8 жил болчиход ирж. Яг миний залуу нас. Нөгөө Христ чинь хаа байна? Зарим итгэдэг хүмүүс надаас асууж. Ах トゥ нар хамаатан садангууд асууж. Тэгээ би эзнээс асуусан. Эзэн би яг хин юм бэ? Би хин. Миний амьдралын үнэлэмж үнцэн хаана? Нэг өдөр эзэн намайг маш онцгойгоор тайвшруулаад надад нэг онцгой өгсөн. Хүн чи миний хүүгийн дотор байгаа нь үнцэнтэй. Тийм ээ. Бид энэ амьдрал дээр бүх зүйлийг улирмодохыг харах болно. Тэр байтугай миний залуу нас, миний эрүүл мэнд, миний амьдралд байгаа бүх зүйл нэг л өдөр улирмод. Би юу болж явж юу эзэмссэн ч энд нэг л өдөр улирмод. Харин надад үлдэх ганцхан зүйл бол Христ итгэл. Тиймээс би яг тэр цагаас эхлэв. Тийм ээ. Аваа би таны дотор байгаа нь үнцэнтэй. Та намайг хайрлаж, та намайг дуудсан. Та надад энэ дэлхийн ертөнцийн дээр үлдэх. Тэр агуу дуудахыг хүссэн. Энэ бол үндэстнүүдийг өглөх. Тэгээд би тэр үед эсний юм бууж өгсөн. Эзэн бол гайхамшигтай. Яг намайг тэгж бууж өгсөн дараа эзэн маш онцгойгоор ажилласан. Маш онцгой. Тэгээ мэдээж тэр үед Христэд итгэгчид миний төлөө залбирсан, миний визийг хөөцөлсөн, янз бүрийн нөхцөл бүрэлдэхүүн $20,000 би Солонгост очсон. $4,000 болно гэж шийдэж байна. Хоёр хүн бүтэн биений шинжилгээ хийхэд $14,000 цаана $7,000 болсон. Илэг шилжүүлэн суулгах хагалгаа $100,000 байсан. $120 сая боо. Надад байгаад. Миний найз нөхөд надад байсан бүх зүйл хоригдол өгч. Тэгэхээр бид бодит зүйлээр үнэлэмж хийх ямар ч боломжгүй болж. Харин тэр үед нэгэн бизнес эрхлэлтийг Солонгос ах Америкт амьдардаг. Залбираад бууж ирсэн өглөөний чимээгүй цагаар эзэн хэлсэн Монголд тусал гэдэг үг гэсэн. Тэгээд тэр Монголд тусал гэдэг үгийг авчаад бодолтой автаад байжсэн миний нэг найз англи хэл дээр захаа бичсэн байна. Тэгээд тэр хүний найз байсан учраас тийш яваас өөр нэг юм яваас. Өөр нэг. Тэгээд тэрийг аваад тэр хүн болох англи дээр бичсэн захааг ойлгохгүйсэн учраас тэр хүн дээр очиод орчуулах гэж очиж байгаа. Тэгээ орчуулах гэж очих тэр үед нөгөө хүн маань тэр захааг нөгөө одоо Монгол тусал гэдэг үгийг авсан байсангүй шүү дээ. Тэгээд найздаа орчуулж өгөнгүүтээ Монголын илгээлтийн эзэн илгээний хавд тусаад дэмжлэгийн гэрцэг энэ хүндтэй туслах хэрэгтэй гэдэг тэр захааг уншингуудаа эзэн надад энэ хүнд туслах ёстойг санагдсан юм байна. 2 хоногийн дотор миний талаар судалгаа явуулаад Солонгост явж байгаа эмнэлгийг болоод эмнэлгийн дансанд миний нэрээр $100,000 шилжүүлсэн. Энэ бол гайхамшигтай. Эзэн өөрийнхөө хүүгийн дотор байгаа нэгэнд ийм онцгой хайрыг илэрхийлж үзүүлдэг. Надад ганцхан зорилго баг. Тэр нөгөө би ихэнд итгэсэн юм. Би хэнийг ярьж хинээр сайрах чадгаа мэднэ л энэ бодол санаа. Өөр зүйл байхгүй. Өөр надад ямар нэгэн тэг бодол санах зүйл юм алах. Яг энийг тэг одоо би зүгээр номлол хийгээд та нарын өмнө гарсандаа ингэж хэлээд байгаа биш. Яг үнэндээ би энийг хичээгээл амьдарч байгаа. Тийм ээ. Яг л би эзний хайрын төлөвийг амласан учраас ах トゥ нараа бидний амьдралын зорилго бол сайн мэдээг тунхаглах. Өөр зорилго байхгүй. Бусад зүйлс бол дагалдах зүйлсүүд. Бусад зүйлс бол бидэнтэй буйлдах зүйлс. Хэрвээ та сайн мэдээг тунхаглаад сайн мэдээгээр дамжуулан үндэстнүүдэд хүргэх гэж байгаа бол эзэн таныг өрөөн, таныг хангана. Үнэхээр өрөөсөө байхгүй. Та үндэстнүүдийн төлөө залбираарай. Авралын сайн мэдээ тунхаглахын төлөө, Монголын илгээлтийн эзний төлөө залбираарай. Эзэн санаа бол та илгээлтийн эзний төлөө өргөөрэй. Тэдний нутагтаа ирэх үед нь та уулзаж ярилцаа санаа бодлыг хуваалцаарай. Тэгээд тэднийг урамшуулж зоригжуулаарай.
Хэрвээ та дуудлага авал үндэсний төлөө яваарай гэж би уриалан дуудмаараа. Эзэн бидэнтэй үеийн төгсгөл хүртэл хамт байх болно. Төгсгөл ирэхэд бид алдрын тэтгэмийг өглөөд амийн ном нэрмэн бичигдсэн гэдгийг баталгаатайгаар өвлөн авах бол энэ бол бидний үнц. Тийм ээ. Өнөөдөр нүдэнд харагдаж байгаа зүйлсүүд үнэхээр таатай боломжтой сайхан бид болж харин яг л өдөр болон бидний дахин төгсгөл бодохгүй байна. Тэгээ зөвхөн хамтдаа суулгасаа насны мөн залбирэн үзье. Тэгээ та өнөөдөр хэлэгдсэн энэ үгийг бодоод та бас өөрийнхөө амьдралд нэгэн дүгнэлтийг хийж онцгой шийдвэрийг гаргасаа гэж би хүсэж байна. Та ямар ажил эрхэлдэг? Та өнөөдөр нийгмийн ямар давхарт байгаа? Та ямар бодол санаатаагаар амьдарч байгаа нь чухал биш байна. Харин юу чухал вэ гэвэл та яаж байгаа орчиндөө сайн мэдээг тунхаглах вэ гэдэг нь чухал байна. Эзэн үүний төлөө бидний дуудсан байна. Төгсгөл ирэхээс өмнө та сайн мэдээг тунхаглагч нэг, сайн мэдээг зэвсгэлсэн нэгэн байх ёстой. Эзэн энийг хүсэж байгаа. Тэгээд эзэн рүү хандан гараа суугаад гараа өргөд хамтдаа залбирцгаая. Мөнхийн хүчтэй эзэн бидний орлын төлөө та ирсэн байна. Тэмээ эзэн. Энэ өдөр бид үнэхээр төгсгөл ирнэ гэдэгт эргэлзээ хүрээдэг хүсэж байна. Та түүхийг хэлсэн байна. Та монголч болгонд түүхийг хэлсэн. Бүр тэрч бодоо энэ дэлхийн ертөнцид түүхийг хэлсэн. Нэг л өдөр энэ түүх төгсөх. Харин эзэн яг энэ цаг үед бид түүхийн шин хуудас эхлүүлэхийг хүсэж байна. Бид үндэслүүдийн төлөө онцгой цоо шин давлгааг өрнүүлэхийг хүсэж байна. Монголч болох, Монгол итгэгчд дэлхийн илгээлтэнд үнэхээр үн цэнтэйгээр оролцсон гэсэн тэр түүхийг бид эхлүүлэхийг хүсэж байна. Тэр түүхийг бид өрнүүлэхийг хүсэж байна. Эзэн та биднийг зүрх-зоригтой байлгаач. Биднээс ичгүүрийг аваач, айдсыг аваач гэдэгээс сууж. Бидэнд үнэхээр ариун сүнсний хүчийг галыг буулгаач гэдэгээс сууж. Мөнхийн хүчтэй. Гахамштай ариун сүнсний галыг энэ газар буулгаач. Сайн мэдээний галыг буулгаач. Сайн мэдээний хүчийг буулгаач. Есүс Христосийн нэрээр